модыг бол одоо 33 жилийн өмнө 3 настай тарьцаар бол ойжулсан. Тэгээ одоо өнөөдөр 36 нас болсон байна. Ийм өндөр тармил ой байна. Хүнд нас нэмдэг байхгүй юу? Мод тарихаар чинь зэрэг. Одоо айгүй сайхан ургасан гэж бодохоор зэрэг баяр баясгалантай болдог байхгүй юу? Намайг Доржийн Нэргүү гэдэг. Би байгаль орчинд гавьяат ажилтан. Манай мод үржлийн газар бол нийтдээ 11.5 га талбай байгаа. Энэ талбайдаа болохоор зэрэг шилүүс мод голцоо үржүүлдэг нарсыг яагаад гэвэл Монгол орны ойг одоо 8% төгрөгнө гэж байгаа шүү дээ. Уг нь 7.1 хэд байгаа. Тийм учраас одоо шилүүс модыг бол голцоо үржүүлдэг. Сургууль төгсчээд Сэлэнгийн ойчгод хуваарлагдаж ирсэн. Манай Сэлэнгийн ойчгод чинь анх Монгол улсад анх энэ шилүүс модыг тарьж ургуулсан газар байхгүй юу? Хамгийн ихний ойжуултыг хүртэл манай Тожийн нарсанд манай Сэлэнгийн ойчгоо тарьж ургуулсан. Тийм учраас би бол өөрөө багаасаа эхлээд нарсыг тарьж ургуулсан учраас нарсандаа дуртай. Жишээлбэл одоо Тожийн нарс гэж байна. Тожийн нарсын Самхаг гэдэг газар бол манай Сэлэнгийн аймгийн 100 хүн одоо мод тарьсан. Тэгээ одоо тэр Самхаг гэдэг газрыг бий болгосон. Тийм учраас одоо хэрвээ тэгж мод тарих юм бол зөвлөлтийн шийдэл гарна гэж ойлгодог би өөрөө. Манай мод үржлийн газар 30-аад ажилчтай. Яг өөрийн одоо яг үндсэн ажилчин бол 10-аад ажилчин байдаг. Тэгээд бусд нь бол гэрээгээр ажилдаг ажилчид. Ойжуултанд бол 30-аад хүн ажилдаг. Энээс болохоор зэрэг хөгжлийн бэрхшээлтэй 3 хүн байдаг манайд. Тэгээд нэг бас өрх толгойсон эмэгтэй улсууд байдаг байхгүй манайд. Эмэгтэй хүн бол ажилд уяггүй ажилдаг байхгүй. Нэг юм хийвэл яг тэрийг дуусчиж үр дүнгийг хардаг. Дундаас нь бол хаяад явна гэж яахгүй. Тийм учраас аливаа ажилд эмэгтэй хүн бол маш их сайн оролцдог. Манайх бол бусд юунуудыг бол техникцэн манай мод үржлийн газар. Боргоцоо зэхтэй одоо өөрснөө боргоцоогоо төвн тэгээ боргоцоогоо боловсруулна. Өөрийнхөө үрээр өөрийнхөө мод үржлийн газар тарина. Онцлог нь бол тэр. Одоо яг энэ олон жил мод тарьж байна. Би одоо жилд нэг сая гарan одоо сүүлийн үед 3 сая ширхэг нарсны тарьс боожуулж байна. За энэ манай мод үржлийн газрын одоо үрийн талбай. Энэ жил 3 сая ширхэг тарьсан одоо юу? Нэг наст. 2 наст нь болохоор зэрэг тэнд байна. 3 сая ширхэгтэй. Түүнээс яг 93 онд ойжуулсан талбай бол одоо энэ байна. Ингээд 50 эдэн жил 60 сая одоо нарсны тарьс суулгац боожуулсан байна. Тэгээд Тожийн нарсны бол одоо шатсан 70% ойжуулсан. Монгол орныхоо ойг 8% хүрэхэд бол тэгээ ойг тарьж урах нөхөн сэргээх ажил хамтран ажиллана гэж. Хүн бүхэн мод тарих юм бол хүнчит гэж байхгүй.